Содовын баясгалан Сэлэн аймгийн Алтанбулах хотод 1935 онд төрсөн Москвагийн улсын их сургуулийн сурган сэтэл судлалын ангийг 1952-оос 1956 онуудад суралцж төгссөн. Соёл урлагийн их сургууль, кино урлагийн дээд сургуулиудад 54 жилийн турш сурган хүмүүжлэх ажлыг эрхлэхдээ багш, тэнхимийн эрхлэгч, эрдмийн зөвлөлийн дарга зэрэг ажлыг хийж ирсэн байна. Ардын аман зохиолд хандах хүүхдийн гоо зүйн харилцаа сэдвээр докторийн зэрэг хамгаалсан. Тэрээр Монголын ихтэй сургуулийн Ахмад багш, доктор профессор хүү юм аа. Миний аав бол аль 24 онд хүрээний сургууль төгсөөд тэгээд дунд сургуулийн захирал багш алхам уулын байлдаанд комиссараар яваад эх орон хамгаалаад хожимны боловсролын яамны сайд хүртэл хийж байлаа. Миний ээж маань анхны Монголын хүүхдийн эмчүүд Ленинград төгссөн. Энэ амьд хүнтэй харьцдаг усуд л да. Ээж маань орой өдөш заримдаа ажлаас ирэхдээ уйлжсан ирдэг байсан. Өнөөдөр тэр хүүхд хэлсэнгүй. Тэгээд өөрөө шүн нойргүй уйлаас ондог байсан. Тэгвэл тэр мэрэгжилдээ сэтгэлээ өгсөн байна шүү дээ. Эдгэрхүү өвчин гэж бай болов шүү дээ. Тэгтэл бас л энэ багш эмч хоёр чинь хүний нэг нь амины судсан дээр нэг нь хувь заяан дээр жилдэг хүмүүс л ээж хоёр маань байж дээ. Багш бол хүний mëсийг л шалгадаг. Хүний mëсгүй, хүүхдэд хайргүй, хүний дүнч биш хүн хизээч багш болж чадахгүй. Одоо манайд ингэдэг л дээ. Энэ багшийн сургууль, багшийн дээд сургууль энэ төр багшийн мэрэгжил сонгож явахдаа зүгээр мэдлэгээр нь шалгадаг. Мэдлэгтэй бодлоо адгийн мухай сэтгэлтэй чөтгөр шулман шиг багш нар зөндөө олон байна шүү дээ. Би багштай яагаад золгонгол би өөрөө сэтгэл судлал мэргэжлээ төгссөн. Тэгээд эрэгтэн маань аваа шууд багшин дээдэд 1956 онд дөнгөж 21 настай багшин дээд сургуулийг алхаж явж байлаа. Би Орос Монгол хэл аль таарав эхлээд оюутнуудтай гологддог байлаа. Энэ логик гэдэг хичээлийг заагаагүй байсан. Анхудаа би логик гэдэг хичээлийг заасан. Гоо зүй гэдэг хичээлийг Монголын түүхэнд одоо шинэ үеийн түүхэнд би анх заасан юм. За яг хөө сэтгэл судлал сургууль мужил ухааныг хожим заасан. За тэгэл багшийн ажиллаа ингэж л эхэлсэн шүү дээ. Тэгэл одоо би эндэлхэ хагас 100 жилийн багшийн ажилд өгчөж. Багшийн ажил намайг тэжээж, миний идэх талх маань байж, уух ус маань байж, зүрхний минь цус нь байж. Би одоо багшаа өөр ажлыг төсөөлөхгүй байна. Би ер нь багшийн мэргэжил сонгоог бол ямар мэргэжил сонгох би цэцэрлэгийн хүмүүжүүлэгч болох байсан байна. Ягаад би хүн тайртай, хүүхдүүд тайртай, та нартай хайртай арай л малчин болж чадахгүй. Ягаад өөрөө моринд их юм уу? Манай өвөөгийнх бол адуу ихтэй байсан да. Эмнэгчээс би онож үзээгүй. Урдны моринд одоо явуулах гээд ээж явуулж өгөөгүй. За тэгээд амд явахад морь унаад явахад богцныхаа дэшээ унцдаг юм байсан. Тэгээд одоо эдэ чим арчаагүй. Эр хүн байж ийм арчааг ер нь би хүч чадал муутай хизээч одоо бүх тамирчин болохгүй нь мэдээж хэрэг тийм өөрийгөө чамладаг. Манай бол миний баг байхад одоо дандаа ном уншдаг гэдэг. Одоо 15 настай капитан. За тэгэл одоо үүлэн бор тэр үед гарч ирсэн бүх Монголын хүүхдүүд. Тэгэл аав намайг номод хорхойтой болгочихсон юм. Бичиг сургаас өмнө шүү дээ. Би 4-5 настай байх үеэс л аав юм энэ бол аав юм ачил да. Би багаасаа ээжийн сүүнээс гараад номонд орсон байхаа. Анц цонх маань энэ бичиг үсэг ном л байлаа шүү дээ. Өнөөдрийн та нарын залуучууд бол олон цонх байна л да. Ийм учраас манай залуучуудын нэг дутагдал бол ном баг уншиж байна. Болохгүй шүү. Ном гэдэг нь хүний ухааныг задалдаг. Өөрийг нь өөрт нь яриулдаг. Өөрт нь асар их
сан хөмрөг өгдөг эрдэм шүү дээ. Ийм л байна. Содвын баясгалан сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал, гоо зүй зэрэг сурах бичиг, хүн төрөлхтний одоо ба ирээдүй сурган хүмүүжүүлэх өгүүлэлгүүд болон сэтгэл судлалын эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл нийтлэл бичиж олонний хүртэл болгож байна. Тэрээр манай орчин цагийн орчуулгын томоохон төлөөлөгчийн нэг бөгөөд Лоркагийн цусдаг хурим, Шекспирийн Ричард 3 зэрэг жүжиг, мөн Орос зөвлөлтийн яруу найргийн нэрд төлөөлөгчд болох Маяковскийн Нохой бүс, Булгаковын Нохой зүрх олон арван бүтээлүүдийг орчуулан олонний хүртэл болгож байна. Уран бүтээлийн хувьд төрийн сүлд өршөө, алаг хорвоо, эрэм бараан, харуусал, эрэгт сүүлэл, аавын минь дурсамж, миний ертөнц, ухаарч амьдрах хорвоо, Монгол хүүхэд, тусгаар тогтнол зэрэг уран сайхны ба баримтат киноны зохиол хийгээд өрлөг жанжны өчил зэрэг олон арван кино жүжиг тойрвсон. 93 онд Монгол Хилтэн туурхтны олон улсын театрын наадам болсон. 2 дугаар наадам гэж. Ардчдын салхи үлээлээ хөмсөд үндэсний үзэлтэй одоо үндэсний бахархлаараа их бахархаж эхэлсэн үе л дээ. Тэгээ энэ үед бол Монгол туурхтын хилтнүүд одоо бидний монголчууд дээр нь бурайд, туваа, халимаг өвөр монголчуудаас бүрдсэн энэ үндэстнүүдийн театрын наадам болсон. Энэ наадамд зориулж өрлөг жанжны өчил гэдэг жүжиг тоглогдсон. 93 онд улсын драм эрдэмтэн театрт хийсэн. Тэгээд тэр хэцүү үед энэ жүжигийг хийн гэдэг бол бас л иргэний зориг шаардж байсан л да биднээс. Тэгээ энэ хүнийг бол үндсэндээ бол Махтан дуус. Монголын тусгаар тогтнолыг авчирсныхын төлөөд нь, аварч чадсныхын төлөөд нь энэ Монгол улсыг хүнтэй, сүлдтэй, дуутай, газар нутагтай, хилтэй навч үлдснийхэн төлөө. За тэгэл энэ жүжиг бол тэр үедээ бол Монгол театрын олон улсын театр уралдаанд тэргүүлэх байр суурь эзэлсэн. Тэгээ тэр хүнд үед Баясгалан багш бол маш их зоригтой энэ жүжигийг бичсэн. Тэгээ тэр их зориг, тэр үнэн түүх бодит байдал нь биднийг энэ уран бүтээл хийгд бол маш их хөвлөсөн. Өөрийнхөө тавьсан жүжигийг ч юм уу хийсэн киног олон хүнснэр явшин шүү дээ. Баясгалан гэж энэ нэг бодгаал мөртлөнгөө энэ том ертөнцид үзүүлчихэд муулуулад тийм ээ идүүлж явах бол их гоё шүү дээ. Урлагт нөхдүүд минь авьяасан хүн урлаг руу битгий ор. За юу. Өөрийгөөч болно урлагт шинүүл хийн. Сэтгэлийн дуудлага зүрхчийн урлагийн төлөө цохилж байвал урлагт ороо. Би хэлхүүгэл ийм л байна. Гэтэ би өөрийгөө авьяастай гэж юм биш шүү. Тийм. Миний мөн чанар юу вэ гэвэл надад хүн бүхэнд байдаг юм бүхэн л над байдаг байх. Сайн муу, сайхан муухай би нэг холимог л байх гэж өөрийгөө бод. Жинхэнэ хүн гэж хэлнэ. Жинхэнэ ууралж байгаа нь үнэн. Тийм ээ. Үзэн ялж байгаа нь үнэн. Бичиж байгаа нь үнэн. Тэр гоо зүүн тэр таашаал нь үнэхээр үнэн. Аз жаргалтай мөчөөд эргээд бодоход л хариуцлагагүй байсан үйл аз жаргалтай байдаг. Хүүхэд нас, оюутан цаг. Одоо түүнээс хойш амьдрах дандаа хариуцлага өмнө тулгарч байна шүү дээ. Энэ л үг. Хариуцлага гэдгийг мэдэхгүй үед л хүн дураараа. Өстө чөлөөтэй ирвэхээ ниссэн нас шүү дээ. Жаргалтай байж л дээ. Би 3 настай байхдаа хариуцлага гэдгийг мэдэхгүй байлаа. 18 наснда би хариуцлага гэдгийг мэдэхгүй байлаа. Энэ үед л өөрийн хувийн айдас байхгүй байсан. Хамгийн жаргалтай үе байсан байна. Тэгээ санаанд нэг өдөр байсан биш залууч байж. Манай нэг багштай гэдэг байлаа. Чамайг нэг хүнтэй танилцуулаад өгөх гэж байна. За л гэлээ. Тэгээд үдийн завсарлагын үеэс тэгс манай авгаач одоо юу шүү дээ гоёлтай хүн шүү дээ. Тэгсэн бүлтээсэн шар бүхэн оруулаад ирлээ. Тэгээд тэгж яана. Чи нэ
баясгалан багшаа таних уу гэ. Нөгөө таньнаа л гэж манай тэчээр заадаг л гэж байгаа болтой. Тэгээ намайг тэгж जैन тэр багш. Чи гараад нэг борцоо гэдэг би цааш энэ. Очоод нэг дэлгүүрээс борцоо аваад ирсэн чинь нөгөө бүлтгэр шар хөвгөнчөө сууж яхаа. Тэгээ манай найз багш маа сууж яхаа. За гурвуулаа нэг цаа уучнаа. Тэгээ тэр үед Спартак кино гарч ирсэн. За та өнөөрэй энэ кино үзээрэй. За юу гэнэ. За гээд нэг билет нөгөө билет манай авгаад өчлөө. Орой арт кино чатад яваад манай хөрч сууж хажууд суучлаа. Үжлээ 2 сая. Тэгээ би тэ нэрийг мэдэхгүй шүү дээ. Гарын мэрэд авсан бариулж байна. Цаашаа явуулаад бас үгүй гэхгүй байх шүү. Тэгээд одоо ойлаа кино тарлаа манайд очихгүй. За гэж. За тэгээд одоо өглөө болсон чинь байдаг нөгөөдөг чинь. Тэгээ галтгоонд яваад бас чи их хурд гизгтэй байсан. Манай ээж гизгийн сүлжчихсээ сууж яхаа. За тэгээд яваад өгсөн. Ээж тэгж өө энэ яасан нүдэн дулаах хөх юм бэ? Чиний тэ чамд дагуулад явдаг ирвэхийн үт хэрэггүй. Энэ чин чам тань бол. Тэгээ би маргааш бас ойлоо орой ирэхүүс ирээ гэж. Үрээдэл чинатаа суух гэсэн. За гэж тэгээ суучихсан. Насан туршдаа ер нь нэг хүнтэй миний амьдрал өнгөрсөн. Тэг. Бид нэр манай дэргэгийн маань миний дэргэд бол айдуу тайван, зөөлөн тэг надтай адилхан тийм одоо төрөвдөө ааштай хүн биш ээ. Ама одоо энэ эрлэг номоо хааны энэ боловсон хүчний дарга нь мундаг хүн юм шиг санагдав. Дэлхийд хамгийн олигтойг нь хэлээд аваач. Бид хоёрыг удаан үрт мөнх байлгасан үйл дээ. Бид хоёр уулздаг юм аа, дандаа зүудэнтэй уулздаг юм. Би дандаа ханийхаа бодох юм. Хань манай хөгтөгрийн дээр байгаа баха. Би утахгүй хандаа очно. Надад тийм сонгодог юм байдаг юм. Би ер нь орой өдшээр захаад үчирдэг. Би бол багш учраас шууган дотор л миний онгод ордог юм. Ягаад бол би шууган донд бол ажил сурсан. Чимээгүй орчинд юу юм бичиж чаддаг. Цаана өөрөө би чимээнд дуртай байдаг. Шууган дотор л бичдэг юм. Амралтанд очиж юм бичиж гэсэн ердөө ганцаараа сууж юм бичнэ гэдэг хэцүү. Олны шууган. Олны одоо энэ нүүр царай, олны хөдөлгөөн хажууд өмсөн, шүгсэн, ярьсан хүн байвал миний онгодын өмнө гжигдэж өгдөг юм аа. Миний онгодын газар маань олон түмэн байдаг. Монголоор түмэн байдаг. Манай байгаль дэлхий түүний шууган байдаг. Би тэгж л боддог юм. Тийм л одоо сайхан хүнтэй. Гадна талтай бол гоо зүү хүүд бол бас биш ээ. Өөрийнх нь тийм. За тэр дотор тэр жижигхэн биеинд багтж байгаа тэр шарвал ухаан тэр авьяас бол зүгээр л Бурханаас яасан адтай чөтгөр. Арван жилийн өмнө өөрийгөө бодож байсан юм эргээд бодоход энэ мөн тэнэг байж баясгалан чи гэж боддгийг шүү. Хүн бол ер нь төгөлдөр усаас төгөлдрийн төлөөр явдаг ш. Тэгж өнөөдөр би 78 насны хүртэл багш ажиллаа хийж л намайг тэжээж байгаа мэрэгжил. Гэхдээ би мэрэгжидээ дандаа өнөөч биш. Монголын багшийн тал хувийн миний шавь нэр шүү дээ. Тэгээ үүгээрээ би бахархдаг юм. Өгсөн хүн ч намайг багш минь гэж дуусах байх. Дэлхийн соёлыг тээсэн дээлтэй Монгол жинчин дэлгэр утхыг төнхөж дээжлж барьсан сүнчин цугаар Монголын төлөө цусн буцалсан эр хүн цуутай дээдсийн хитийг цахиж ява өр хүн чин ухаантай баясгалан чамда Чингисийн Монгол хайртай Баугийн лавсрын